За нэг сонирхолтой даалгавар хэдүүлээ хийж үзье. Дистралалд оруулах. За энэ одоо жишээлбэл энэ даалгаврыг даръя. За ингээд текстүүдийг дистралд оруулах уу? Дээшээ доошоо байрлалт гэсэн үг шүү дээ. Энэ хэвтэй байрлалд нь дистралд оруулах уу? Зурагнууд одоо дистралд оруулах уу? Энд бол технологи үйлдэлтэй юм уу? Туршилт хийж байгаа туршилтын дарааллуудыг оруулах бас гоё болно. За энд өөрчлөлтөө зургийг хараад хийж байгаа үйл технологи дараалт оруулаа гэж бас байж болно. За хэдүүлээ энэ зургийг сонгоё, хариултыг сонгоё. За одоо биднэрт зураг хэрэгтэй. За нэг видео авчиж тэгвэл за эндээс моuse web дээрээс хэдүүлээ нэг видео авъя. За За энэ дээр ингээд бичиг үйл ажиллагаа нь явна. Туршилт хийх нь шүү дээ. Цэнэгтэй зардаг. За одоо энэ дээр нь өгдлөө тавина. За туршилтын дарааллыг зөв байрлуул гэж байж болно тийм ээ. За утгах. За ингээд туршилтынхаа бид бичлэг оруулчлаа. Бүх технологи дарааллуудаа хийжлээ. За физик хичээл дээр туршилтууд, химийн хичээл дээр туршилтууд. За би одоо эднийхээ ингээд зөв байралд нь оруулна. За одоо юу ч гэдэг юм бэ? Би нүү туршилт хийж байгаа учраас шүү. Шааруулах халуундаа өртөө. За ийм дараалтаа байна. За ингээд хадгалчих. За ингээд хадгалчлаа. Одоо би энэ даалгавраа нөгөө самбарлуугаа оруулах, хичээл билж байгаа самбарлуугаа оруулах гэх юм бол за би өрөө төрлөөр оруулж үзүүлээ. Жижиг айкон гэвэл ийм хэлбэртэй орж ирэх юм байна. За би одоо дэлгэцээ томруулж байгаад харуулъя. Энэ бол түрүүч хийсэн байсан. За ийм хэлбэртэй орж ирэх юм байна. Энэ дээр дарангууд даалгавар нэгдэнэ гэсэн. За тэгвэл би хоёр дахь хэлбэр нь юу? Том айконоор оруулъя. Том айконоор бол ийм хэлбэртэй орж ирнэ. За гурав дахь хэлбэр нь болохоор зургаар оруулъя. За зургаар бол ийм хэлбэртэй жижиг айкон, том айкон, зураг. За зурган дээр дарахад бас ажиллана. Гурав дахь хэлбэр нь интерактив хэлбэрээр оруулахад за бүр ийм том хэлбэрээр шууд интерактивээр өөрөө энэ дээр хүүхэд ажиллахаар ийм хэлбэрээр орж ирнэ. За ийм дөрвөн төрлийн хэлбэрээр орж ирж болох юм. За тэгээд та бүхэн энэ дасгал даалгавар руу ороод энэ даалгавруудаас дуртайгаа сонгоод өгөгдсөн зааврын дагуу боловсруулсан даалгавраа мөн сургалтын модуль 6/2025 дизайн технологи, таслал дөөрчлөлгөөрлөг технологи, дизайн технологи зураг зурсан өрөвлөгөө хуваалцсанаа, хуваалцж оноо авах болно. За баярлалаа.